Сайн байна уу Бабокон та хавар олон намрын үйлрэлд 20 сардгийн нурууны дэлгэр хаан хайрхан дээр авиралт хийхээр төлөвлөж байгаа бол хувцаа хэрхэн зөв сонгож авах, хэрхэн зөв өмсөх талаарх зөвлөгөө хүргүүлж байна. За ууланд ойролцоогоор 100 м өксөх тусам агаарын хим 0.6 хэмээр буурдаг буюу 1000 м-ийн өндөр авалт хийх тутамд агаар мандлын температур даруй 6 хэмээр буурдаг гэсэн судалгаа байдаг. Уулын эрсдэс докторгүй цаг агаарт та зөвхөн өөрийнхөө өмсөж авах хувцасныхаа тусламжтайгаар даван гарах юм зайлшгүй шаардлага тулгардаг. Тэгэхээр ууланд олон давхарга үүсгэж өмсөх нь хит халууцаж хөлөрхөөсөө өмнө хувцаа нэмгэлж тайлах, хит даарахаасаа өмнө давхаргаа нэмж зузаалах юм боломжийг бол олгодог. За тэгэхээр манай багийнхан 3 хүний бүрэлдэхүүнтэй энэ жилийн 2 сарын дундуур буюу одоо цагаан сарын өмнөхөн 20 сардгийн одоо дэлгэр хаан хайрхан дээр бол багаар амжилттай авиралт хийгээд ирсэн. За дэлгэр хаан хайрхан маань бол гурвалжин одоо юм шовх оргилтой маш үзэсгэлэнтэй сайхан юм сүрдэм сайхан хайрхан байдаг. За тэгэхээр дэлгэр хаан оргил дээр одоо хэрхэн хувцлаж авиралтаа амжилттай болгосон талаарх зөвлөгөө хүргүүлж байна. Суур давхарга буюу base layer-ээс танилцуулга эхлэе гэж бодож байна. За base layer дээр бол би энэхүү цамцыг бол сонгож авч явсан. За base layer-ийн маань үндсэн үүрэг бол шууд хүний биетэй хүрэлцэж байдаг учраас бие дэвтэйхэн мөн биеийн дулааныг хадгалах чадвартай. За биеэс ялгарч байгаа хөлс чигийг хурдан шингээж мөн эргээгээд хурдан хатааж хүний биеийг хуурай тав тухтай байлгах ийм үүрэгтэй байдаг. За үүний дараагийн давхарга болохоор mid layer буюу болохоор ийм дундын давхарга дээр болохоор энэхүү цамцыг бол сонгож авч өмсөн байгаа. За mid layer-ийн маань үүрэг нь бол хүний биеийн дулааныг хадгалах буюу ерөнхийдөө дулаалгын үүрэгтэй гэж бол ойлгож болно. За мэдээж base layer-ээс гадагшилж байгаа хөлс чигийг мөн давхар гадагшлуулах юм үүрэгтэй байдаг. Тэгэхээр та mid layer-ийнхаа цамцыг сонгохдоо хөлс чигийг гадагшлуулах буюу амьсгалах чадвартай болон мөн биеийн дулааныг хадгалах чадвартай материалаар хийгдсэн хувцсыг бол сонгож авахыг бол зөвлөж байна. За mid layer-ийнхаа гадуур нь болохоор out layer буюу одоо салхины хамгаалттай бороо ус чигнээс хамгаалдаг ийм төрөл зүйлийн ийм одоо күртэг байдаг. Та энэхүү күртэг болохоор тухайн авирж байгаа уулынхаа цаг агаар болон улирлын онцлог тохируулан бол сонгож өмсөх боломжтой байдаг. Тэгэхээр яг миний хувьд бол яг авиралт хийхдээ base layer, mid layer, out layer гэдэг энэхүү гурван давхаргыг өмсөж яваад гадуур нь дулаалгын буюу одоо insulation юм сүдэн күртгийг болохоор сүнхэлж авч явсан. Агаарын хим одоо огцон буурах, цаг агаар муудаж хүүтрэх үед болохоор энэхүү сүдэн күртгээ энэ бороо ус чиг одоо салхины хамгаалттай энэ күртгийнхаа дотор өмсөх юм зорилттой байдаг. За доогоор өмсөж байгаа бүхэл одоо хувцас хэрэглэл нь болохоор дээгүүр өмсөж байгаа хувцсныхаа дараалал болон одоо бусад тавигдах шаардлагуудтайгаа бол ижилхэн байдаг гэж ойлгож болно. За юуны өмнө болохоор мэдээж одоо суур давхар буюу base layer-ийнхаа одоо өмдийг өмсөх хэрэгтэй. За base layer дээр болохоор энэхүү өмдийг бол сонгож авч өмссөн. За мэдээж одоо хөлс чигийг гадагшлуулах чадвартай мөн хөдөлгөөн хордгоо сунантгай материалтай хийгдсэн байх хэрэгтэй. За base layer дээр бол одоо дав материалаар хийгдсэн хувцсыг бол одоо санал болгохгүй. Яагаад тэгэхээр дав нь болохоор ус чигийг хурдан шингээдэг боловч эргээгээд ус чигээ ууршуулж хатахтаа удаан байдаг учраас уулын нөхцөлд одоо удаан хугацаагаар нойтон чигтэй хувцастай явах нь биеийн дулааныг алдах, даарж бэрэх, мөн цаашлаад осох юм эрсдлийг үүсгэдэг учраас уулын хувцсан дээр болохоор дав материалаар хийсэн хувцсыг бол санал болгодог. За энэ base layer-ийн дараа нь болохоор дулаалгын давхарга буюу одоо юм insulation юм сүдэн өмдийг өмсөж явсан. Яагаад тэгэхээр хавар эрт болон одоо намар орой бол одоо маш хүүтэн байдаг. Тэгээд ихэнх авиралтууд бол шөнө болон одоо үүрээр авиралтууд ихэрддэг учраас одоо хүүтнээс хамгаалахын тулд ийм сүдэн өмдүүдийг бол одоо өмсөх шаардлагатай байдаг. За энэ сүдэн өмднийхээ гадна талаар нь болохоор ийм out layer буюу гадна давхаргын салхи, бороо, ус чигнээс хамгаалсан ийм өмдийг бол өмсөж явдаг. За энэхүү өмдний маань үүрэг нь бол одоо мэдээж тодорхой одоо доторх давхаргуудынхаа өмдийг норхоос чигдэхээс хамгаалдаг. За мөн хүүтэн салхийг бид нэвтрүүлж одоо биеийн дулааныг алдахаас хамгаалсан ийм зорилттой өмднүүд байдаг. За авиралтын үед одоо халууцаж одоо хөлс гарч байгаа тохиолдолд бол ийм зорилтын өмднүүд дээр болохоор хажуу талаараа ийм сэрүүцүүлэх
оруулах бүх юм карматай байдаг, давуу талтай байдаг. За мөн одоо авиралтын үед одоо цаг агаарын хим одоо огцом өөрчлөгдөж хүүтрэх үед дээгүүр нь давхулж дулаалах одоо хүүтэн салхинаас болон бороо уснаас хамгаалахын тулд ийм борооны өмдөг бол одоо цүнхэлж авч явах хэрэгтэй. За иймэрхүү өмднүүд нь болохоор одоо гутлаа тайлахгүйгээр хоёр хажуу талаараа шууд цахилгаанаараа онгоож өмсөх юм зориулттай байдаг. За та бүхэнд нэмж зөвлөхөд одоо уулын цаг агаарын мэдэн дээр цаг агаар дулаахан хур тунцгүй салхи тогтвортой гэж байсан ч гэсэн нэмэлтээр одоо дулаалах салхины өмд болон одоо салхины өмднийхөө гадна талаар өмсөх нэмэлт дулаалгын өмднүүд мөн дулаан күртэг болон бэлийг бол заавал цүнхэлж одоо авч явахыг бол зөвлөж байна. Хүн бүрийн хүүтнийг тесвэрлэх чадвар болоо одоо дулааныг мэдрэх, хөлрөх зэрэг нь бол харилцан адилгүй өөр байдаг учраас та бүхэн өөрийнхөө биеийн онцлогт тохируулан за мөн авирж байгаа уулынхаа цаг агаар улирлын онцлогт тохируулаад хувцсныхаа зузаа нэмгэн болон одоо давхаргын тоог бол нэмж өөрчлөх боломжтой байдаг. За мөн та уулын хувцсны худалдан авалт хийх гэж байгаа бол хувцсны давхаргын мэдээлэл нь тухайн хувцсныхаа ялкин дээр бичээтэй байдаг ба мөн та худалдааны зөвлөхөөс нэмэлт зөвлөгөө мэдээлэл авсны үндсэн дээр худалдан авалт хийж байхыг зөвлөж байна. За хүйтэнд бол хүний биеийн үзүүрийн хэсгүүд хамгийн түрүүнд дулаанаа алдаж даарч бэж эхэлдэг. Тэгэхээр уулын зориултын бэлийг өмсөж явахыг бол зөвлөж байна. За уулын бээл нь бол хэрэглээнийхээ хувьд техникийн авиралтын, мөсөн авиралтын, өндөр уулын гэх мэт олон төрөл зүйл байдаг боловч аль ч тохиолдолд та уулан дээр нэмж давхарлах хуруугүй бэлийг бол мөн цүнхэлж явахыг бол зөвлөж байна. За хүн өөрийнхөө биеийн дулааны 40% бол одоо зөвхөн толгоогоор алддаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр хүйтний улиралд болон өвөл таны авч явах одоо зайлшгүй нэг шаардлагатай хувцсны нэг бол одоо малгай юм. Тэгэхээр малгай бол мэдээж одоо дулаан хөлс чигийг ялгаруулдаг байх чадвартай байхаас гадна за мөн одоо толгойг бариагүй толгойд эвтэйхэн ийм сунтгай материалаар хийгдсэн байх шаардлагатай байдаг. За мөн авиралтууд бол одоо та авирж байгаа уулынхаа онцлог тохируулаад малгайныхаа гадуур бол одоо заавал каск буюу одоо дуулгыг өмсөж хөвшгийг бол зөвлөж байна. За мөн хүзүү хоолой болоо одоо нүүрэн хэсгийг болохоор хүүтнээс нар салхинаас хамгаалдаг одоо бафыг одоо өмсөж хөвшгийг бол зөвлөж байна. За 20 сарын нурууны дэлгэрхэн хайрхан дээр авирахтаа одоо гутлын хувьд болохоор Laspreti брэндийн G2 загварын гутлыг бол сонгож авч явсан. За хавар эрт болон намар оройн улиралд бол уулан дээр одоо өвөлдөөгөө ялгаагүй агаарын температур одоо маш хүйтэн салхитай байдаг учраас аль болох одоо дулаан өөр дээрээ салдаг бойтогтой гутлуудыг бол сонгож авч явахыг бол зөвлөж байна. За G2 загвар маань бол далайн түвшнөөс дээшээ 3000-аас 6000 метрийн өндөрт өмсгөр зориулагдж юм бүтээгдсэн загвар байгаа. За өөр дээрээ мэдээж ийм салдаг ийм дулаахан бойтогтой. Би тэгэхээр одоо авиралтын үед бол гутлынхаа дотор талд одоо дан өмстэй өмсөн дааруулаагүй хөдөлгөөн хийж явах явцад бол ер нь бол даарахгүй. За оймсон дээр бол одоо нэмж хэлэхэд бол мэдээж даавн материалтай оймсыг бол санал болохгүй. Ягаад гэхээр хөлийг бол дааруулах ийм эрсдэлтэй байдаг. За уулан дээр болоо нэмэлт анхааруулах хэрэглэхэд манай Монгол орн маань бол одоо байгалийн эрсдэс одоо уур амьсгал дээр бол оршдог. Ялангуяа өндөр уулын бүсэд бол одоо цагаагаар бол маш докторгүй хувьсамтгай байдаг учраас та бүхэн далайн түвшнээс дээшээ 3000-аас 6000 метрийн өндөрт өмсөх зориултын гутлыг бол одоо аль болох өмсөхийг бол санал болгож байна. За ууланд бүн одоо нэмэлтээр одоо үүргэвч, нүдний шил, хадаас, гидер болон одоо бусад хэрэглүүдийг бол хэрэглэх шаардлагатай байдаг. Одоо энэхүү хэрэглүүдээ болохоор та аяллахын хол ойр, цаг хугацаа, за мөн одоо улирлын онцлогтой тохируулж одоо сонгож авах хэрэгтэй. За ингээд та бүхэндээ уулын хувцсны давхарга тус буурийнх нь оролцоо үүргийн талаарх мэдээллийг хүргэлээ. Та бүхний авиралтанд амжилт хүсье. Баярлалаа.